За та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За техникийн саатал нэлээд гараад бас цаг хугацаа нэлээд аваад 13 минутыг бидэд үр ашиггүй үр дүнгүй өнгөрөөчлөө. Гэхдээ одоо бол сүлжээний байдал хэвийн байдал шилжсэн учраас энэ удаагийнхаа 7-4-10 мэдээллийнхаа цагийг эхлэе. За өмнө нь та бүхэнд бас хэлж ярьж ирсэн мэдээллийн цагаар бид төрийн албаны зөвлөлөөс орон нутагт төвийн байгууллагуудад явсан хяналт шалгалтын хүрээнд илэрч байгаа зөрчил дутагдлын талаар өнөөдөр илүү түлхүү ярина. Өөрөөр хэлэх юм бол орон нутагт явж байхад хүний нөөцийн чиглэлээр хууль тогтоомжид байхгүй байдлаар шийдвэр гаргасан, хууль зөрчид томилгоо хийсэн, хууль зөрчид төрийн албан хаагчийн эрхийг зөрчсөн энэ асуудалтай холбоотой шийдвэрүүдийг төрийн албаны зөвлөл эхнээс нь бичиггүй болгож төрд учирсан хохирлыг нөхөн төлөвлөх үйл ажиллагааг бас эрчимжүүлж байгаа. За тухайлах юм бол өчигдөр төрийн албаны зөвлөл хуралдаж 4 албан тушаалд хамаарах чиглэлээр төрийн албаны зөвлөлөөс гарсан шийдвэрийг үйл тоомсорлож хэрэгжүүлэхгүй байгаа байдалтай холбоотойгоор шийдвэрийг хүчингүй болгосон. Шийдвэрийг хүчингүй болгосонтой холбоотойгоор энэ үйл ажиллагаа бас ингээд илааршаад явчихгүй. Шийдвэр гаргасан холбогдох албан тушаалтан байгууллагад төрд учирсан гохирлыг нөхөн төлөвлөх юм шийдвэрийг одоо бас давхар гаргасан байгаа. Тэгээ шийдвэр маань маргааш гэхэд алавжаад ингээд одоо олон нийтийн сүлжээнд тавигдаж мэдээлэгдэх болно. За энэ удаа бид суманд тэр тусмаа ажилласан, суманд гарсан зөрчил дутагдaltaй холбоотой зүйлүүдийг одоо бас тодруулан та бүхэндээ мэдээлэх болно. Төрийн албаны зөвлөл хяналт шалгалтын чиглэлийн хүрээнд ажиллахдаа хууль хэрэгжүүлэхгүй байгаа шийдвэрийг үл тоомсорлж байгаа албан тушаалтнуудыг түүнийг томилсон албан тушаалтанд нь бас мэдэгдэж ажиллах ийм чиг үүрэгтэй. Тэгэхээр энэ чиг үүргүүдээ одоо бид үргэлжлүүлэн авнаа гэж төлөвлөж байна. За ингээд өнөөдрийн мэдээллийг хийхээр төрийн албаны зөвлөлийн ажлын албаны маргаан хяншилах газрын ахлах референт мөнх гэрлийг микрофонд болон дэлгэцэн дурж байна. За та бүхэнд өглөөний мэнд хүргье. За өмнөх 7 хоногт 330 суманд ажилласан талаар өдөрдмжид заасан чиг үүргийг яаж хэрэгжүүлсэн бэ гэдэг асуудлыг ярьсан бол одоо бол одоо энэ зөрчлөө яаж арилгах вэ? Зөрчил нь ер нь ямар зөрчлүүд гараад байгаа юм бэ гэдэг асуудлаар одоо ярих юм аа. Билгүүнээ энэ солигдохгүй. За нэгдүгээрт нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд ер нь хэрхэн яаж анхаарах юм бэ гэдэг энэ яг сумдууд маань, сумын удирдлагууд маань энэ дээр маш сайн бас анхаарах хэрэгтэй. Мөн төрийн үйлчлэгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж байгаа байдал ямар асуудал тулгамдаад байгаа, цаашид яаж одоо энэ асуудлуудыг зөв болгох юм бэ гэдэг асуудлаар мэдээлэл өгье. За өмнө нь бас энэ тоог үзүүлж ирсэн. За 330 суманд 2-3 дугаар сард энэ оны 2-3 дугаар сард бол төрийн албаны зөвлөлөөс ажилласан байгаа. За нийт бол 673 байгууллагын 3402 одоо төрийн жинхэнэ албан хаагчийн материалыг бид нэр шалгасан суманд ажиллаж байгаа. За үүнээс бол яг тухайн үедээ бол 235 зөрчил гарсан. За энэ энэ тайлан дүнг нэгтгээд 4-5 дугаар сард 6 дугаар сард бүсийн зөвлөгөөний зохион байгуулад ингээд тайлангаа нэгтгээд 6 дугаар сард төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хилцүүлсэн байна. За үүнээс гарсан дүнг төрийн албаны зөвлөлийн хуралдаанд хилцүүлэх шатанд одоо энэ хугацаанд бол 96 зөрчлийг бол томилох эрхгүй албан тушаалтнууд бол сайн дураараа одоо арилгасан байдаг. За ингээд 139 зөрчил буюу одоо төрийн албан хаагчийг одоо төрийн жинхэнэ албан тушаалд бол хууль тогтоомж зөрчиж томилсныг бол яг төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар тогтоогоод за ингээд холбогдох аймагуудад нь одоо ингээд энэ зөрчлөө арилгаа гэдгээр бол хугацаатай үүрэг даалгавруудыг бол өгсөн байгаа. За энэ зөрчлийг төрлөөр нь ингээд авч үзэх юм бол ингээд хуваах юм бол тэр 235 зөрчил маань бол тэнд хуваагдаж гарч байна. За одоо жишээ нь албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй хүнийг томилдог. За ерөнхий шалгалтгүй хүмүүнийг томилдог. За мөн төр орлон гүйцэтгэх журам зөрчиж томилдог. За сэлгэл шилжих журмыг бас мөн зөрчиж томилдог. За тусгай шалгалтгүй хүн томилдог.
За мөн одоо энэ нийтлэг шаардлага гэж одоо байдаг төрийн албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага. Энийг зөрчсөн албан агчдыг бол ингээд томилсон гэд задаргаагаараа бол юм байна. За мөн одоо албан тушаалын төрлөөр нь ангилж авч үзсэн байна. За энэ дээр удирдах албан тушаалтан 23. За гүйцэтгэх албан тушаалтан 116 гэж байгаа. Энэ нь бол тэр 139 зөрчлөө хувааж бид нэр ингэж гаргасан байгаа. За удирдах албан тушаалтнууд гэх юм бол суманд бол ерөөсөө тамгын газрын дарга, хурлын нарийн бичгийн дарга хоёр дээр л байгаа. За бусд нь бол дандаа гүйцэтгэх албан тушаалд хамаардаг. Тэгэхээр 23 нь бол энэ тамгын газрын дарга, за энэ хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын хүмүүсийн зөрчилд одоо холбогдсон байна гэдэг ийм дүн гарсан байгаа. За энийг аймгаар нь бид нар ингээ гаргаж үзүүлж байгаа. За энэ дээр жишээ нь Арангаа аймаг 5 суманд одоо 7 зөрчил. За Булган аймаг бол одоо зөрчлөө арилгасан аймгийн тоонд орж байна. Энэ дээр бол одоо зөрчилтэй томилгоо, төрийн жинхэнэ албан агчийн зөрчилтэй томилгоо бол тухайн үед бол байхгүй байсан. Одоо байсныгаа арилгасан байна. За Баян-Хонгор аймаг дээр бол 1 суманд 2 зөрчил гэж байна. За Баян-Улгийн аймаг мөн зөрчлөө арилгасан байна. За энэ дээр Говь Алтай аймгийг хараад 16 суманд 35 зөрчил гэж байна. Хамгийн их зөрчилтэй аймгаар энэ Говь Алтай аймаг. Энэ дээр бол одоо салбар зөвлөлд бол маш одоо анхааралтай энэ дээр ажиллах хэрэгтэй. За Говь Сүндрийн аймаг дээр бол 1 зөрчил байна. За Говь Сүндрийн аймаг бол бас харьцангуй бусад аймгийг бодох юм бол сумын тоо цөөхөн, гэтэл одоо бас зөрчил байгаад байна. За Дархан аймаг зөрчилгүй байсан, огт зөрчилгүй байсан. За Дорногов аймаг дээр бол 8 суман дээр 16 зөрчил байна. Дорнод аймаг дээр 3 суманд 4 зөрчил байна. За Дундгов аймагт 1 суман дээр 1 зөрчил байна. Завхан аймаг дээр 12 суманд 14 зөрчил байна. За Охин аймаг бол зөрчилгүй байсан. За Өвөрхангай аймаг бол 1 зөрчил байна. Өмнөгов аймаг 4 суманд 7 зөрчил байна. Сүхбаатар аймагт 8 суманд 17 зөрчил. Сэлэнг аймагт 1 суманд 1 зөрчил. За Төв аймаг бол зөрчлөө арилгасан байна. Увс аймагт 1 суманд 1 зөрчил. Ховд аймагт 7 суманд 8 зөрчил. Хөвсгөл аймагт 8 суманд 13 зөрчил. Хинтээ аймагт 8 суманд 11 зөрчил гээд. Ингээд энэ төрийн жинхэнэ албан тушаал буюу төрийн захиргааны албан тушаал дээр одоо ийм зөрчлүүд бол нийт одоо 21 аймагт бол гарсан байна. Та энэ Төв аймгийг ингээд хараад үзээрэй. Хамгийн олон сумтай аймаг. Гэтэл ингээд зөрчлөө арилгаа болчихдгийм байна гэдгийг одоо та бүхэн харах хэрэгтэй. Тийм учраас бол энэ бол ерөөсөө зөрчилгүй ажиллах юм боломжтой гэж бол үзэж байгаа. За төрийн жинхэнэ албан тушаалд ерөөсөө тавигдах шаардлага нь ийм 4 шаардлага л байдаг. Энийг бол дахин одоо ярихаас өөр аргагүй байна. Та дахин ярьлаа гэдэг асуудал битгий бодоорой. За хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар одоо тогтоосон шаардлагыг хангасан Монгол улсын иргэнийг томилно гэдэг нэг шаардлага байна. За мөн тэтгэврт гараагүй хүнийг төрийн захиргааны албан тушаалд ажилуулна гэдэг шаардлага байна. За мөн Монгол улсын иргэн байх ёстой, дээд боловсролтой байх ёстой, авилга албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлээгүй байх ёстой, мөн сэтгцийн өвчин эмгэггүй байх ёстой, за мөн цэргийн жинхэнэ таасан байх ёстой гэдэг эдгээр шаардлагууд байх ёстой. За мөн энэ 23 дугаар зүйлд бол төрийн захиргааны албан тушаалд бол бас юм ажилласан жилийн болон ийм шаардлага тавьдаг, мэргэжлийн шаардлага тавьдаг. За энэ бол зөвхөн сумын засаг даргын тамгын газрын дарга, хурлын нарийн бичгийн хоёр дээр л энэ ахлах түвшинлийн албан тушаал учраас энэ ажилласан жилийн шаардлага тавигдана. А бусад гүйцэтгэх албан тушаалын хувьд бол дэс түвшинлийн албан тушаал учраас энэ ажилласан жилийн шаардлага бол ингээд тавигдахгүй, зөвхөн мэргэжлийн шаардлага тавигдана. Тэгэхээр эдгээрийг л зөрчихгүй бол өөрөө хууль тогтоомж зөрчихгүй л гэсэн үг байгаа. За нийтлэг ерөөсөө гарсан зөрчлүүд нь бол энэ ерөнхий шалгалт өгөөгүй хүнийг томилдог юм байна. Энэ ерөнхий шалгалт өгөөгүй хүнийг ерөөсөө огт томилж болохгүй төрийн жинхэнэ албан тушаалд. За мөн тусгай шаардлагыг тусгай шалгалт өгөөгүй хүнийг томилдог юм байна. За төр орлон гүйцэтгүүлэх гэдэг ийм журам байгаа. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйл дээр бүр ингээд журамлаад өгсөн байдаг. Гэтэл сул орон тоон дээр одоо гаднаас буюу одоо ингээд
нөөцд байгаа иргэнийг юм уу нөөцгүй иргэнийг шууд ингээд төр орлон гүйцэтгүүлэгчээр ингээд томилдог. Энэ төр лимит чинь ингээд томилоод өгдөг. Энэ чинь өөрөө зөрчил болоод байгаа юм шүү. За мөн шилжүүлэх сэлгэн ажилуулах гэж байгаа. Энэ дээр бол адил ангиллын албан тушаалд мөн мэрэгжлийн шаардлага хангаж байгаа тохиолдолд шилжүүлж сэлгэн ажилуулна шүү дээ. Гэтэл ингээд огт мэрэгжил таарахгүй эсвэл одоо төр орон тоон дээр нөгөө албан тушаалын хадгалах буюу одоо нөгөө жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй хүний төр орон тоон дээр ингээд шилжүүлээд ажилуулад ингээд албан агчдын эрх зүйн байдлыг ингээд дордуулад байдаг асуудал байгаа. За мөн албан тушаалын тодорхойлолт заасан мэрэгжлийн ийм тусгай шаардлагыг хангаагүй хүмүүсийг томилоод байдаг. За мөн хэд хэдэн тохиолдлууд дээр гарсан энэ тэтгэвэр тогтоолгоод тэтгэврээ авж байгаа ийм албан агчийг бол хуулиараа өөрөө хоригдсон. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл дээр гэтэл ингээд жинхэнэ албан тушаал дээр ингээд ажиллаулаад байгаа асуудлууд байгаад байна. Мөн авилга албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн албан агчийг ажиллаулж байгаа ийм л нийтлэг зөрчлүүд гараад байна. За төрийн үйлчлэгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах асуудал дээр бид нар бас хяналт шалгалт хийсэн байгаа. За нийт 1374 байгууллага дээр очисон шалгасан яг сумын. За 205 зөрчил гарсан. За хугацаа нь одоо төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас өмнө 76 зөрчлөө гаргасан. За яг төрийн албаны зөвлөлийн тогтоолт ороод үүрэг даалгавар өгсөн сонгон шалгаруулалтгүй томилсон гэж өгсөн одоо 129 албаагч байна. За үүнийг бол ингээд салбараар нь аваад үзэх юм бол за боловсрол дээр 48, эрүүл мэнд дээр 29, соёл дээр 52 байх жишээтэй. Дандаа сонгон шалгаруулалтгүй төсвийн шууд захирагчийг томилсон асуудлууд байгаа. Энэ дээр сонгон шалгаруулалт явуулах бол бүрэн боломжтой гэж төрийн албаны зөвлөлөөс үзэж байгаа. За зөрчлийг нь аймагаар нь ингээд харуулах юм бол ингээд дараах юунууд гарч байна. Мөн л нөгөө Говь Алтай аймаг дээр хамгийн их нь буюу 14 төсвийн шууд захирагчид сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна гэдэг энэ тоо гарсан байна. За Харангай аймаг дээр 1, 8, Булган аймаг дээр 1, Баянгор аймаг дээр 7, Баяуулгийн аймаг дээр 2, Говьсүмбэр аймаг дээр 1, Дархан уул аймаг дээр 1, Дорногов аймаг дээр 9, Дорнод аймаг дээр 2, Дундгов аймаг дээр 5, Савхан аймаг дээр 20, Орхон аймаг дээр 1, Өвөр хангай аймаг дээр 5, Өмнөгов аймаг дээр 4, Сүхбаатар аймаг дээр 7, Сэлэнг аймаг дээр 9, Төв аймаг дээр 4, Увс аймаг дээр 2, Ховд аймаг дээр 13, Хөвсгөл аймаг дээр 8 албаагч. За Хинтээ аймаг дээр 6 албаагч байна. Энэ дандаа төрийн албаны зөвлөлийн тогтоолоор хугацаатай үүрэг даалгавар өгөгдсөн хүмүүс байгаа. За энэ тогтоолд ороогүй ч гэсэн сонгон шалгаруулалт өгөөгүй одоо ийм газрууд байгаа бол энэ сонгон шалгаруулалтын салбар зөвлөл яаралтай авах хэрэгтэй. За анхаарах асуудлууд байна. За энэ дээр нэг хэдэн зүйл анхааруулах гэсэн юм аа. За энэ цомогтглын асуудал байгаа тийм засгийн газраас одоо 9% цомогтгоно гэдэг ингээд байгууллагуудад хургуулсан байгаа. За энэ цомогтгол хийхдээ ингээд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй байгаа юм аа. За хамгийн түрүүнд энэ төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчил томилогдсон томилгоо байгаа бол тэрнээсээ эхэлж цомогтгоо гэдэг асуудлыг хэлэх гэж байна. Энэ дээр яагаад энийг хэлж гэнэ вэ гэхээр сая энэ танилцуулсан төрийн албаны зөвлөлийн тогтоолд орцсон одоо хууль бусаар томилогдсон ингээд тогтоогдсон байхад тэр хүнээ чөлөөлөөгүй ээжж яг олон жил ажилласан ер нь тэтгэврт гарахт өгцсөн ийм хүмүүсийг чөлөөлөд байгаа асуудлууд үүсээд байгаа. Энэний талаар гомдлууд ирээд байгаа төрийн албаны зөвлөлд. Энэ төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл дээр төрийн албаагчийн нэмэгдэл баталгаа гэж байгаа. Энэ дээр бол өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар энэ албан тушаалын цөөрж байгаа бол өөр албан тушаалаа боломжтой албан тушаалыг санал болгож ажилуулна гэдэг ийм нэгдүгээр тийм заалт байгаа. Эрхийг нь хамгаалах ийм асуудал байгаа. Гэтэл хууль бус хүнээ чөлөөлөхгүй ээжж яг энэ төрийн жинхэнэ албаагчийг чөлөөлөд байгаа нь өөрөө асуудал үүсгэж байгаа юм шүү.
Тийм учраас та хэд маань цомогтголд яг ямар хүнээ оруулах вэ? Яаж хэрхэн сонгох вэ гэдэг асуудал маш тодорхой тодорхой болгохгүй бол энэ хүмүүс чинь одоо магадгүй одоо төрийн албаны зөвлөлд шүүхэд хандахаар таны одоо энэ чөлөөлсөн шийдвэр чи өөрөө хүчингү болох юм эрсдэлтэй байгаа. Энийний араас ямар үр дагавар үүсэх вэ гэхээр төр төвчрсөн хохирлын асуудал үүснэ. Төр төвчрсөн хохирлын асуудал үүснэ. Ийм байгаад байгаа шүү. Энэ дээр тэгэхээр энэ цомогтголын асуудлыг бол ингэж хийх хэрэгтэй. Хууль тогтоомж зөрчил томилогдсон ямар нэгэн шалгалт өгөөгүй мэрэгжил таарахгүй ийм ажиллаад байгаа хүмүүс байгаа бол энээсээ эхэл цомогтгооч гэдгийг л анхааруулж хэлэх гэсэн. За мөн төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл дээр энэ сонгож шалгаруулж томилно гэдэг ийм зохицуулт байгаа. Тэгэхээр энэ хууль бусаар томилогдсон ингээд тогтооцсон төрийн албаны зөвлөлийн тогтоолд орсон хүмүүсээ сонгож шалгаруулалтын зарлаач. Энэ сонгож шалгаруулалтанд нь үнэхээр орох боломжтой байдаг бол оруулаач. Боломжгүй бол одоо тэгээд журмынхаа дагуу бусад байдлаар нөхөгдөд явна шүү дээ. Энэ дээр салбар зөвлөлүүдэд анхааруулж байгаа. Сул орон тооны захиалгаа эрүүлэхгүй байна гэдгийг одоо хэлээд тайлбар хэлээд байдаг. Тийм учраас ингээд зарлж болохгүй байна гэдэг тайлбар эрүүлээд байдаг. Тиймээс одоо энэ төрийн албаны зөвлөлийн 23 оны одоо 25 дугаар тогтоол байгаа. Нөгөө сонгож шалгаруулж томилох тогтоол дээр 4-7 гэж заалт байгаа. Энэ дээр бол энэ захиалга эрүүлэх хугацаа өнгөрөөд захиалгаа эрүүлээгүй бол салбар зөвлөл бол ингээд томилохгүй этгээдэд мэдэгдэл сул оронтойг нөх зарыг нийтэд мэдээлнэ гэж. Ийм эрх олгосон заалт байгаа учраас эннийхээ дагуу одоо энэ зөрчилд орсон. За мөн зөрчилд ороогүй ийм сул оронтоонууд байгаа бол энийг нөхөө гэдэг асуудлыг албан ёсоор энд хэлж байгаа. За энэ дэр дараагийн анхаарах асуудал. Энэ төрийн үйлчилгээний албан тушаалтны энэ ажлын байрны тодорхойлолтыг томилох эрхгүй албан тушаалтан батална гэдэг ингээд хуультай. Өөрөө энэ хөтөлбөрийн тухай хуульд заасан. Тодорхой хуулиар зохицуулсан. Гэтэл энэ дээр албан тушаалын тодорхойлолт батлаагүй гэдэг үндслэлээр сонгон шалгаруулалт зарлалтгүй ийм тайлбар ирүүлээд идэг. Одоо энэ төсвийн шууд захирагчаар ажиллаж байгаа хүмүүс байна. Сургууль дээр ихэд нэг суман дээр би явж байхад таарч исэн. 7 жил төр орлон гүйцэтгэгч хийсэн. Байх жишээт. Энэ байж болохгүй. За боловсролын хувьд бол хуулиараа сайн нөгөө шинжилсэн хуулиараа бол тусгай шаардлага бүх юмнуудыг заагаад өгсөн, тодорхой болцсон. Нийтлэг жишг тодорхойлолтын эрхэлсэн сайд нь батлаад өгсөн. Тийм учраас энэ ажил олгогч нь өөрөө энэ боловсролын одоо энэ сургууль цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтыг бол батлах бүрэн боломжтой. Энийг батлаад одоо ингээд сонгон шалгаруулалтыг авах хэрэгтэй. Энийг бол энэ 10 сарда багтаа гэж байгаа юм бид. Яагаад тэгэхээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн тогтоолын хугацаа нь өөрөө 10 сарын 30-наар хугацаанд дуусч байгаа. За эрүүл мэндийн салбар дээр мөн адилхан. Сайд баталж өгөөгүй гэдэг юм тайлбар хэлээд байдаг. Сайд нийтлэгээр батлах ямар нэгэн хууль тогтоомж байхгүй. Тийм учраас ажил олгогч буюу одоо энэ засаг дарга, сүмийн засаг дарга өөрөө энийг батлаад сонгон шалгаруулалтаа ахуулах хэрэгтэй. За мөн соёлын одоо төвийн эрхлэгчийн асуудлыг мөн адилхан яг энэтэй адилхан байгаа учраас хууль тогтоомжоор олгогдсон эрх нь өөрөө байгаа учраас ажил олгогч маань өөрөө энэ хууль тогтоомжид заасан шаардлагыг нь хүрээнд тэгэхгүй хэн нэгэн хүнд тааруулж батлна гэдэг ойлголт бол байхгүй. За хууль албан тушаалын одоо энэ шаардлага хангаж байгаа тохиолдолд бол одоо энэ ажиллаж байгаа төр орлон гүйцэтгэгчнэрийг бол бүгдийг хамруулах хэрэгтэй. За ямар нэгэн хууль албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй байгаа бол энэ өөрөө сонгон шалгаруулалтанд орох боломжгүй. Энэ нь бол юм тодорхой байгаа. За дараагийн нэг анхаарах асуудал нь бол энэ захиргааны актыг баталж гаргахдаа энэ хууль тогтоомжтой нийцүүлээч гэж. Иннээс болоод энэ өөрөө акт чинь хууль бус гэдгээр ингээд тогтоогдоод байгаа юм аа. Тэгэхээр яг энэ үндэслэх ямар хуулиар эрх олгосон тэр хуулийнхаа заалтыг ямар асуудлыг яг шийдэж байгаа юм бэ? Тэгэхээр тэр яг гол хуулиа бариад л энэ тушаал шийдвэр гаргах хэрэгтэй. Гэтэл хамаагүй хууль тогтоомж бариад ингээд тушаал шийдвэр гараад байгаа нь өөрөө
энэ чинь үндэслэхүй болчиход байгаа юм шүү гэдэг асуудал байгаа. За дараагийн нэг анхаарах асуудал нь бол энэ төрийн албаны зөвлөлийн баталсан одоо хамгийн сүүлд 22 онд баталсан 600 гэсэн тогтоолоор төрийн албаа агчийн хувийн эрэг хөтлөх журмыг баталсан. За энэ хувийн эргийн баяжилт бол ерөөсөн маш хангалтгүй энэ сумдууд дээр. Ялангуяа энэ төрийн үйлчилгээний байгууллага дээр сургууль цэцэрлэг энэ соёлын төв дээр энэ баяжилтаа маш сайн хийх хэрэгтэй. Энийг бол дахин анхааруулж байгаа. За энэний баяжилтын асуудлыг бол одоо энэ салбар зөвлөлүүд нь 10 сарын 30-нд одоо энэ сумын биелэлтийг нэгтгэж ирүүлэхдээ энэ асуудлыг бас одоо оруулж ирүүлэх хэрэгтэй. Энийг тайлагнах ёстой гэдгийг анхааруулъя. За би энэ албан тушаалын тодорхойлолтыг түрүүнд ярьсан энэ нөгөө соёлын төвийн эрхлэгчийн асуудал дээр би энийг ярьж байгаа. За 20 онд соёлын сайд энэ жишг тодорхойлолт гэж баталсан юм билээ. Тэгэнгүүт энэ нь өөрөө хууль тогтоомжоор эрх олгогдоогүй байна гэдэг үндслээр 24 оны 1 сарын 29-нд мөн сайд нь энэ тогтоолыг хүчингүй болгоцсон. Тийм учраас нийтлэг албан тушаалын тодорхойлолт гэж бол энэ соёл дээр бол байхгүй. Соёлын салбарт. Тийм учраас бол энэ ажил олгогч нар өөрсдөө батлаад одоо энэ шалгалт шүүлэг нь зохион байгуулах хэрэгтэй. Эрх олгогдсон байгаа учраас гэдгийг ингээд анхааруулж байна. За төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсан. Энэ түрүүнд би танилцуулсан зөрчил гарсан аймагуд дээр. За энэ тогтоол бол маш тодорхой тогтоол гарсан. Ойлгомжтой. За нэгдүгээр зүйлээрээ бол за энэ тайлан зөвлөмжийг бол ингээд танилцаад дэмжсэн, бүх тайланд орж ирсэн бүх юмдуудыг ингээд яасан. За хоёрдугаар заалтаараа бол энэ хэдэн хүн зөрчилтэй гарсан. Энийг бол зөрчлийг бол ингээд тогтоосон. За гуравдугаар заалтаараа бол энэ хавсралтад яг тэр зөрчилтэй хүмүүсийн нэрсийг баталсан. Яг хин зөрчилтэй байсан бэ, аль аймаг дээр зөрчилтэй байсан бэ гэдгийг бүх аймагт яг ижилхэн ийм тогтоолууд гарсан. За дөрөв дэх заалтаараа бол за энэ ажил олгогч нарт бол энэ 10 сарын 30-ны өдрийн дотор тайлагнаа, салбар зөвлөлтөд тайлагнаа гэдгийг бол энэ сумын засаг дарга нарт үүрэг болгосон. За 5 дахь заалтаараа бол за энэ шийдвэрийг энэ төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй бол ямар арга хэмжээ авах юм бэ гэдгийг бол энэ тодорхой зааж өгсөн. Энэ төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйл дээр байгаа хариуцлага ногдуулна шүү. Энэ дэр тэр шийдвэрийн хүчингүй болгоод таныг өөрөө чинь одоо энэ томилго чөлөөлөх мэдгдлийг нь хүргүүлнэ шүү гэдэг юм агуулга ийм заалт орсон. За 6 дахь заалтаар бол за энэ салбар зөвлөлд хүргүүлэхийг даалгасан. 10 дугаар сарда багтаан гэж байгаа шүү энэ дэр. Тэгэхээр энэ дэр 21 аймгийн салбар зөвлөлүүд маань өөрсдөө яг энэ юунуудаа бол нэгтгээ гэдэг асуудал бол энэ тогтоол дээр ингээ орсон. За мөн энд бол салбар зөвлөлд одоо ингээд юуг тайлагнах юм бэ гэдгийг бол 1 2 3 гэсэн ингээд дотроо дид заалттай орсон байгаа. Энэ дээр бол төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн асуудал орж ирж байгаа. За мөн хүний нөөцийн удирдлагын тогтолцоо захим системийн бүрэн гүйцэд одоо үнэн зөв байдлыг хангуулахыг энийг бол бас салбар зөвлөл зохион байгуулахыг үүрэг болгосон байгаа. За 7 дахь заалтаараа бол энэ бас энэ хүний нөөцийн захим системд яг энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг бол ингээд даалгасан. За 8 дахь заалтаараа бол хугацааг нь даалгасан байгаа. Энэ бол аймгийн засаг дарга, аймгийн салбар зөвлөлийн дарга хоёрт бүр ингээд даалгасан, үүрэг болгосон юм тогтоол ингээд хургуулсан. Энэ бол ингээд бүх аймагуудад тодорхой хургуулсан байгаа. Тэгэхээр сумдууд маань одоо энэ 10 сарын 30-нд багтаагаад салбар зөвлөл маань төрийн албаны зөвлөлд ирүүлэх нь вэ шүү. 11 сарын 1 гэхэд бид нар биелэлтээ авна. За энэ биелэлттэй холбоотой энэ зүйлийг бас нэг заавал анхааруулах ёстой болчиход байгаа юм аа. Яагаад гэхээр энэ төрийн албаны зөвлөлийн удирдлагууд маань улсын их хурлын чуулган, улсын их хурлын одоо гишүүдийн алсуулга, мөн засгийн газрын хуралдаан дээр бодит мэдээллийг одоо ингээд бид нар суманд ажилласан энэ үр дүнгээ одоо танилцуулаач гэдэг юуг бол ингээд гишүүдийн зүгээс болон засгийн газрын гишүүдийн зүгээс бол манайхаас шаарддаг. За үүний хүрээнд манай зөвлөлийн удирдлагууд маань
очиж энэ дээр одоо тайлан тавьдаг энэ танилцуулга хийдэг ингээ тоо мэдээллүүдээ өгдөг зөрчил арилсан арилаагүй хэдэн сонгон шалруулалт явж байгаа ингээд. За энэ дээр төрийн албаны тухай хуулийн 32-ийн 8 дахь заалт гээд сая энэ 7 сард нэмэлт өөрчлөлтөөр ийм заалт батлагдсан. За энэ дээр та бүхэнд анхааруулж байгаа. Хэрвээ худал мэдээлэл буюу бодит мэдээлэл биш, буруу мэдээлэл одоо энэ дээр ингэж нуун дарагдуулсан, бодит мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдээлэл бичиж хургуулсан тогтоогдвол буруутай албан тушаалтныг үүрэгт ажиллаас нь чөлөөлнө гэдэг ингээ төрийн албаны тухай хууль дээр ийм заалт өртсөн. Тэгэхээр энийг та бүхэнд анхааруулж байгаа маа. Тийм учраас энэ салбар зөвлөлүүд маань нэгтгэж ирүүлэхдээ яг тэр сумдуудынхаа одоо мэдээллийг яг үнэн бодит байна уу гэдгийг маш сайн анхаарч энэ дээр үнэн бодит мэдээллийг төрийн албаны зөвлөлд ирүүлээч. Хэрвээ энэ дараа нь худал мэдээлэл хүргэгдсэн байна, энэ худлаа тоо мэдээллүүд одоо энэ улсын хурлд хүргэгдсэн байна гэдэг асуудлууд үүсэх юм бол бид нар тэр анх авсан одоо их усүрээс одоо ярих учраас та бүхэн дээр ийм хариуцлага ногдуулах үндэслэл гарна шүү гэдэг дээр анхааруулж байгаа маа. Энэ бол 2 сарын өмнө одоо 7 сард орсон нэмэлт өөрчлөлтөөр ийм заалт төрийн албаны тухай хуульд орсон байгаа шүү. Тийм учраас бол өмнөхшгөө бид нар одоо ингээ хайн хандахгүйгээр яг бодиттой одоо ингээ тоо мэдээлэлээ сумдынхаа юуг бол ингээ тодорхой бодит мэдээллээр нь ингэж хангаачаа гэдэг юм үг хайж байгаа. Тэгээд яг цаасан баримтаар нь давхар ирүүлнэ гэдэг ийм асуудлыг бол ингээ анхааруулж хэлж байгаа шүү. За үүний дараа энэ төр дөчрсөн хохирол гэдэг юмыг бас л дахиад ярив. Сая Баатар гишүүн хэлсэн өчигдрийн хуралдаанаар бид нэр 4 албан тушаалтанд одоо хууль бусаар томилсон гэдэг агуулгаар төр дөчрсөн хохирлын асуудал нэххээр болсон. Ийм тогтоол бүр төрийн албаны зөвлөлийн тогтоол батлагдсан. За энэ дээр ахаал анхааруул нөгөө сумын удирдлагууд маань нэх энэ зөрчилтэй томилгоо гаргачаад би яах ч байл гэл ингээ бодоод яваад иж болохгүй шүү. Та бүхэн хуулинд өөрчлөлт оруулаад ингээ хууль бусаар томилсон чөлөөлсөн халсан бол энэ төр дөчрсөн хохирлын асуудал яригдчихэж байгаа. Хугацаанд энэ төрийн албаны одоо тогтоол зөвлөлийн тогтоол хугацаанд хэрэгжихгүй бол төр дөчрсөн хохирол гэдэг ингээд нэхэгддэг болсон шүү гэдгийг ингээд дахин анхааруулдаг байгаамаа гэдэг асуудлыг ярив. За энийг бас би өмнөх 7 хоногийн мэдээлэл дээр бас л үзүүлж исэн графикийг дахиад үзүүлж байгаа. Энэ хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим систем дээр 6 сард оруулсан мэдээлэл за яг тодорхой хэмжээгээр ингээ аймагуд дээр нэмэгдсэн байгаад байгаа. Зарим аймаг дээр ингээ хасагдсан юм асуудал үүсэж байгаа. Энийг одоо энэ 10 сарын 30-нд тайлагнахтаа энийг бүгдээр 100% болгооч. Энэ дээр нь сумын албан агч нар маань өөрсдөө орж энэ мэдээлэлээ баталгаажуулаач гэдэг асуудлыг хэлэх гээд байна. Энийг бид нэр 330 суманд ажиллахдаа сургалт өгөхдөө яг энэ мэдээллийг өгж ирсэн. Төрийн албан агчийн модуль гэдэг энэ хүний нөөцийн цахим системд ийм тусдаа модуль орцсон. Энэ дээр бол яг төрийн албан агч та өөрөө тэр төрийн жинхэнэ байна уу, төрийн үйлчилгээний байна уу хамаа байхгүй бүх албан агч нар яг тэр дан системээрээ буюу ийм Монголод нэвтрдэг шиг дан системээрээ нэвтрээд энэ таны энэ мэдээлэл үнэн бодиттой байна уу гэдгээ ингээд шинжилээч гэдэг ингээд үүрэг даалгаврыг тухайн үед өгж ирсэн. Энэ мань хангалтгүй байгаад байна. Ийм учраас энэ мэдээлэлээ одоо энэ төрийн албан агч нар маань энэ 10 сардаа багтаагаад энийг баталгаажуулаач гэдэг асуудлыг яаж байгаа. Одоо ингээд 10 сарын 30-нд тайлан хэлсэн. Энэний дараа бид нар энэний дүн ахаад аль аймаг дээр энэ дутуу орсон байна уу гэдэг асуудлыг ахаад хөндөж ярина. Энэ бол одоо яг энэ төрийн албан агч нар маань өөрсдөөс нь шалтгааллах зүйл байгаа юм шүү. Энийг яг манай энэ сумын тамгын газрын дарга нар маань яг өдөрдөн зохион байгуулад энийг одоо ингэж хийгээч. Энийг ингээд 100% одоо оруулаач гэж гэдэг асуудлыг ингээд өндөж тавьж байна. За албан тушаалын тодорхойлолт гэдэг асуудал маш их одоо асуудал дагуулж ирсэн. Одоо суман дээр албан тушаалын тодорхойлолт янз бүрээс батлагдсанаас болоод ингээд сонгон шалгуулалт явуул болохгүй байна гэдэг асуудлуудыг ярьж ирсэн. Мэргэжил нэмээд өгөөч гэдэг асуудлуудыг ярьж ирсэн. Тийм учраас энэ төрийн албаны зөвлөл нь 330 суманд ажилласан 7 бүсийн зөвлөгөөн зохион байгуулсан. Үүнийхээ үр дүнд бид нар
ямар ажлуудыг зохион байгуулж хийсэн бэ гэхээр энэ сумын албан тушаалын тодорхойлтыг ерөөсөө нийтлэг байдлаар баталсан. За энэ дээр суманд байдаг бүх одоо төрийн жинхэнэ албан тушаалтны албан тушаалын тодорхойлтыг бол нийтлэг байдлаар баталсан. Энэ дээр бол одоо энэ дараах мэргэжлүүдийг тавьж өгсөн. Одоо энэ дээр бол за энээс өөр мэргэжил бол байх боломжгүй, хамгийн ойролцоо боломжтой бүх мэргэжлүүдийг тавьж өгсөн. За энээс өөр мэргэжил бол тавих үнэхээр боломжгүй гэдгийг бол одоо ингээд төрийн албаны зөвлөлөөс жишг байдлаар батлаад өгсөн. Тийм учраас бол одоо сонгон шалруулалт явуулахад ямар нэгэн одоо саад учруулахгүй одоо үндэс байхгүй. Албан тушаалын тодорхойлтын батлаад өгсөн. Салбар зөвлөлүүд нь бүгд одоо ажиллах боломжтой ингээд ажиллаж байгаа. Тийм учраас бол одоо ингээд албан тушаалын тодорхойлолт бол батлагдаагүй гэдэг агуулга бол одоо ингээд яригдахгүй учраас бол сонгон шалруулалтыг бол явуулах хангалттай хугацаа байгаа. Одоо ч байна, өмнө нь ч байсан. Тийм учраас бол 10 сарын 30 гэхэд бол бүх зүйл одоо ингээд сонгон шалруулалт тусгай шалгалтгүй одоо ерөнхий шалгалтгүй гэдэг одоо энэ зөрчлүүд маань бүрэн арилгах боломжтой гэж үзэж байгаа. За мөн одоо энэ сумын албан тушаалын тодорхойлтыг бол ингээд харуулж байна. Боломжтой л ерөөсө бүх мэргэжлүүдийг тавьж өгсөн. Тэгэхгүй бол бас ингээд зарим суман дээр бол бас ингээд ярьж лээ. Одоо газар хариуцсан мэргэжилтэн дээр эрх зүйч тавиад өгөөч гэдэг асуудал ярьдаг. Энэ бол үнэхээр боломжгүй шүү дээ. Нөгөө мэргэжсэн төрийн алба байна гэдэг чинь өөрөө боломжгүй. Тэгэхээр бид нар аль болох боломжтой байх боломжтой энэ мэргэжлийн хүн хийх энэ ажлыг хийх боломжтой гэсэн мэргэжлүүдийг бол бүгдийг нь оруулж өгч ингээд баталсан байгаа гэдгийг бол бас та бүхэн мань зөвөр ойлгоорой. За бас нэг хүрээнд одоо энэ төрийн үйлчлэгээний албан тушаал буюу энэ сургууль цэцэрлэг одоо энэ соёлын байгууллагт бол тэтгэврт гарсан иргэн ажиллах боломжтой байгаа. Зөвхөн төрийн жинхэнэ албан тушаал дээр бол ажиллах боломжгүй. Харин энэ төрийн үйлчлэгээний албан тушаалд бол ажиллах боломжтой байдаг. Тийм учраас энэ 20 онд төрийн албаны зөвлөл тухайн үедээ энэ 07 дугаар тогтоолгоод энэ өндөр насны тэтгэвртэй холбоотой зарим асуудлын тухай гэдэг тэтгэврт гарсан иргэд хэрхэн ажиллах вэ гэдэг юм зөвлөмж гаргаж ирсэн. Энэ зөвлөмж маань одоо энэ хэрэгцээ шаардлага бол бүрэн хангаж дууссан гэж үзээд энэ ондны 3 сард буюу одоо энэ сумдаар ажиллаж явах хугацаанд бол төрийн албаны зөвлөлөөс бол хүчингүй болгосон байгаа шүү. Тийм учраас бол энэ зөвлөмж бол одоо хүчингүй болсон гэдгийг бол албан ёсоор хэлье. За бид нэр суманд ажилласныхаа дараа 4, 5, 6 дугаар сард бол бүсийн зөвлөгөөнүүд зохион байгуулсан байгаа. Энд бол одоо сумдаас бол албан агч нар маань ирж оролцсон бүгдээрээ мэдж байгаа. За бүсийн зөвлөгөөн дээр бол бид нар бол энэ дараах асуудлуудыг хууль тогтоомжийн хэрэглэлээ хэлцүүлэх. За хөдөлмөрийн хууль тогтоомж буюу төрийн үйлчлэгээний байгууллагаас одоо хамрагдаж ирсэн албан агчнаас хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэлцүүлгийг зохион байгуулсан. За мөн нийтэд нь төрийн албан агчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг хэрхэн яаж хэрэглэх вэ гэдэг дээр бас юм сургалт зохион байгуулсан. За мөн энэ төрийн албан агч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих төрийн албанд удирдах төвчний гендер сургалтыг зохион байгуулсан. За төрийн бидний ирээдүйн уулзалт сургалтыг зохион байгуулсан. За ингээ үнэт зүйл төлөвшил гэл ингээл энэ сургалтуудыг бол бүр 7 бүсээр бид нар 3 сарын хэмжээнд ингэж зохион байгуулсан. Нийт эндээс бол одоо хамрагдсан төрийн албан агчид маань бол 4450 албан агч хамрагдсан байдаг. Яг орон нутгаас. Гэт ийм асуудлуудыг ажлуудыг бол ингээ хийж хэрэгжүүлсэн байгаа. За ингээ миний өгөх мэдээлэл ингээ үүгээр за энэ төрийн албаны зөвлөлийн уралдаанаас бид нар одоо энэ 330 суманд ажилласан санал хүсэлтүүд гарч ирсэн. Мөн 7 бүсийн зөвлөгөөнөөс маш их санал хүсэлтүүд гарч ирсэн. Эднэрийг бүгдийг нэгтгээд төрийн албаны зөвлөлийн хуралдаанаараа бид нэр шийдвэрлэх боломжтойг нь шийдвэрлээ. За шийдвэрлэх боломжгүйг нь бол улсын хурлын төвшөнд засгийн газрын төвшөнд саналыг хургуулсан. За засгийн газраас бол энэ засгийн газрын тэмдэглэл гарсан. Энэ тэмдэглэлүүд дээр бол за яг тэр тулгамдаад байгаа асуудлуудыг бол холбогдох одоо энэ бодлогын яамдуудад нь
чиглэлүүдийг одоо энэ асуудлуудыг ингээд шийдвэрлэе гэдэг асуудлуудыг өгсөн. Мөн ёс зүйн тухай хуультай асуудал болохгүй байгаа ийм асуудлуудыг бол бас энэ ёс зүйн тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах энэ санал боловсруулах ажлыг бол ёс зүйн хороонд ингээд даалгаж ингээд шийдвэрлсэн. За энэний маань нэгтгэл одоо ингээд хэрхэн энэ яамдууд маань одоо энэ яг 24 дугаар хуралдааны энэ тэмдэглэлийг одоо хэрхэн биелүүлж байгаа юм бэ гэдэг нэгтгэлийг бол төрийн албаны зөвлөлтөөр бол одоо ингээд нэгтгэлийн ажиллагаа ингээд үргэлжлээд явж байгаа. Гэт ингээд ийм үр дүнгуудад хүрээд ингээд явж байна. Тийм учраас та бүхэн маань энэ саяхан анхааруулсан бүх зүйлийг одоо ингээд анхааралтай хийж хэрэгжүүлэхийг ингээд хүсэж байна. За ингээд миний өгөх мэдээлэл бол үүгээр өндөрлж байна. За ингээд асуулт байгаа бол тодорхой хэдэн асуултад хариулахад бол боломжтой байна. За ингээд Баатар сайхан даргаыг урьж байна. Та бүхэн асуулт байгаа бол ингээд энэ дэр бичээрэй гэдэг асуудал. Бүхэнд талархлаа. Өнөөдрийн мэдээллээр ерөнхийдөө төрийн албаны зөвлөлөөс сум орон нутагт ажиллаад гарсан зөрчлийг арилгуулах шийдвэр гаргаснаа та бүхэн танилцуулж байгаа. Тэгээ энэхүү шийдвэрийн хэрэгжилт зарим талдаа хангалтгүй байна гэдгийг түрүүн жишээгээр хэлсэн байгаа. Өчигдөр 4 албан тушаалд хамаарах үйл ажиллагааг бол өөрчилсөн. За сая асуултын зарим зүйлүүд ирсэн байна. Тэтгэврт гарсан хүнийг төрийн албанд ажилуулж болохгүй мүү гэж. Төрийн жинхэнэ албанаас тэтгэврт гарсан хүн төрийн жинхэнэ албан тушаал дээр ажиллах боломжгүй. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчаар хөдөлмөр эрхэлжсэн үйл ажиллагаа тэтгэврт гарснаар дуусгуур болдог. Зүгээр цаг үеийн шаардлагаар хөлсөөр ажил үүрэг гүйцэтгэх хүрээнд гэдэг юм уу гэрээгээр ажиллахыг үгүйсэхгүй. За дээрээс нь улс төрийн албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд бол ажиллахыг үгүйсэхгүй. Гэхдээ төрийн хэмнэлтийн хууль төрийн албан хаагчдын одоо тоог цөөрүүлээ 9% болгоё гэж ярьж байгаа энэ төр засгийн бодлоготой бол одоо бас уялдахгүй байгаамаа гэдэг талыг анхаараарай гэдэг зүйлийг хэлье. За дараа нь төрийн жинхэнэ албан хаагчийн сул оронтооны захиалгыг урьдчилан өгч болох уу гэж. Урьдчилан өгнө гэдгийг бол би сайн ойлгосонгүй. Сул оронтоо гарсан даруй одоо оронтооныхоо мэдээллийг төрийн албаны зөвлөл салбар зөвлөлд одоо өгөөд 21 хоног дотор багтаагаад нийтэд зарлуулна гэдэг ийм эрх зүйн зохицуулттай. Тэгэхээр энэ зохицуултаа бол одоо барьж явна гэдгийг анхаараарай. За албан тушаалын тодорхойлолтод байхгүй ажлыг давхар хийхэд нэмэгдэл авч болохгүй гэж. За манайх бол одоо Солонгос, Япон, Сингапур, Америк, Канадыг одоо загвараас авч ажиллаач гэдэг зүйлийг бол бид их олонтаа сонсож байгаа. Төрийн албаны шинтгэлийн хүрээнд. Тэгэхээр тэр орнуудад яадаг вэ гэхээр албан тушаалын тодорхойлт буюу албан тушаалын чиг үүргээрээ хариуцсан ажиллаанд хийдэг. Өөр юмыг бол одоо хийх эсэх нь бол бид нэг сайн мэдэхгүй байна. Гэтэл манай улсад бол албан тушаалын тодорхойлтоос гадна цаг үеийн шаардлагаар гээд олон одоо ажил үйл ажиллагааг давхар хийлэгдэгэ. Тэгээд төрийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлснийхаа төлөөгээд төрийн алба пас хугацааны нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, илүү цагаар ажиллаад заримд нь одоо энэ хөлс нь олгогдоод ингээд явж ядгаа. Тэгэхээр албан тушаалын тодорхойлолтод байхгүй ажил хийлгэлээ гэдэг ийм асуудлаар бол одоо манай хувьд бол хүндрэлтэй асуудал юм а гэдгийг ярих хэрэгтэй. За төрийн захиргааны албан хаагчид олгох 5 жилийн тэтгэмжид төр ажиллаж байсан хугацааг оруулан тооцох уу гэдэг. Энэ дээр бол одоо эдрэтийн асуудал их байгаа. Яагаад төрийн албанд орж ажиллахдаа шалгалт шүүлэг өг гэдэг юм бэ? Яагаад төрийн албанд тэгш байдлын зарчим гэж юм байдаг юм бэ? Нэг нь шалгалт өгөөд орж явахад нөгөөх нь шалгалт өгөөгүй орчхоод тэгээд тэрнийхээ хүрээгээр одоо янз бүрийн нэмэгдэл авнаа, ажиллана гэдэг энэ бол шудраг бас юм аа. Хэрвээ ийм байдал үүсээд байдаг юм бол бараг нийтээрээ шалгалтгүй ажилдаг ч юм уу яадаг ч юм тийм зарчим руу шилжмээр юм. Тэгэхээр нэгэнтээ л одоо хууль тогтоомжоор шалгалт өгсөн хүн ажиллана гэж байгаа тохиолдолд шалгалт өгсөн хүн бол жинхэнэ албан хаагч өөрийнхөө хууль ёсны дагуу авах ёстой нэмэгдэл бусад энэ зүйлээ зохицуулаад явдгаа гэдэг. За хууль хүчний байгууллагаас тэтгэврт гарсан албан хаагчид төрийн байгууллагад ажиллаж байгаа иймд тэтгэврт гарсан өвдөгүүлэгч чи хаашаа явж байгаа. Иймд тэтгэврт гарсан ажиллаж байгаа албан хаагчийн ямар үндслээр чөлөөлөх вэ гэдэг. Тусгай чиг үүргийн байгууллагт ажиллаж агаад тэгээд цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн хууль үлээ эрх зүйн байдлын хуулиарч үлээ нөөцөд бол зайлшгүй орж идэг. Нөөцөд байгаа хүн бол төрийн жинхэнэ албанд буюу ТЗ-ийн албан тушаалд ажиллахдаа заавал тусгай шалгалт өгж орно.
тусгай шалгалт өгөөд орсон тохиолдолд тэр хүн одоо төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад тооцогдоод явдаг. За ингээд бодвол одоо дараа нь шимтгэл төлж байгаа байдлаараа шалтгаалаад тэтгэврийн одоо асуудал дээр нөгөө нэмэлтээр билүү шинжилэн тэтгэврийн тогтоолгох ийм асуудлууд гарахыг бол үгүйсгдэггүй. Тэрнээс бол тэтгэврийн хүн байна гэдгээр бол үздэггүй байгаа. Зүгээр өөр зохицуулт шаардлагатай байгаа. Тэтгэвэр тогтоолгочход одоо ажиллаж байгаа энэ хүний хувьд нэмэгдэл авах ёстой юу? Үндсэн цалингаа авах ёстой юу? Ямар байдлаар цалин хөлсөнд тооцоолох вэ гэдгээр бол одоогоор бол эрх зүйн зохицуулт тийм тодорхой зүйл бол гараагүй байгаа. За эзэмсэн мэрэгжил дээр алдаатай байна гэдгийг ойлгохгүй байна гин. Мэрэгжлийн хувьд маргаантай зүйл бас гарсан. За дээд боловсролын тухай хууль батлагдаад дид бакалавр, магистр, доктор гэдэг энэ зүйлүүдийг бол оруулаа явуулсан. Тэгээд зарим зүйлүүд нь бол одоо мэрэгжил гэдгээр тооцоод явъя гэдэг асуудал гараад энэ дээр бол хүндрэлтэй зүйлүүд нэлээд бий. Энэ асуудал дээр засгийн газар, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, төрийн албаны зөвлөл, боловсролын яам, за боловсролын одоо чиглэлээрх энэ зохицуултыг анхаарч байгаа байгууллагуудтай хамтарч ажиллаж нэгдсэн ойлголцод хүрэхгүй бол зарим одоо асуудал дээр бол хүндрэлтэй зүйл бий. Шүүхийн шатанд ч очсон асуудлууд байгаа. Магистр бол мэрэгжил мөн юм уу биш юм уу гэдэг дээр. За ийм зүйлүүд бий. Өмнө нь бол би одоо гишүүний ажил үүрэг гүйцэтгэж байхдаа бол хатуу байр суурьтай байсан. Магистр бол мэрэгжил биш ээ. Зарим одоо өндөр хөгжилтэй оронд 2.5 3 жилээр магистрийн одоо сургалтанд хамрагдаад дипломон дээр нь тийм мэрэгжлэр магистрийн зэрэг олгоо гэсэн байвал бид бол марахгүй байгаа. За ийм зүйлүүдийг бас анхаарч үзээрэй гэдэг зүйлүүдийг та бүхэнд бас анхааруулж хэлье. Тэгээд өнөөдрийн одоо мэдээллийн цаг маань үүгээр өндөрлж байна. Та бүхний энэ чатаар ирүүлсэн саналыг бид уншиж судалж үзээд дараагийн одоо ирэх 4 дахь өдрийн энэ цаг дээр уулзахтаа зарим зүйлийг одоо хариулж болох зүйлүүд байвал хариулна. За тэр болгоныг бол одоо мөнхгэрэл бит хоёр бол шууд хариулаад байх боломж байхгүй. Яагаад вэ гэхээр бит хоёр төрийн албаны зөвлөлийг бол бүрэн төлөөлөх албан тушаалтнууд биш ээ гэдгийг та бүхэн зөвөр ойлгоорой. За төрийн албаны тухай хууль төрийн албан хаагчдын төрийн албан хаах насны дээд хязгаар 65 гэж заасан. За энэ дээр одоо олон л удаа ярьж байгаа шүү дээ. Хөдөлмөрийн тухай хуулийн дээр тэтгэврийн нас тэд байна, эд байна гэж байхгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуулийн дээр тэтгэврийн нас тэд байна, эд байна гэж байхгүй. Ганцхан төрийн албаны хуулийн дээр бол төрийн албан хаах насны дээд хязгаар 65 нас байна гэж заасан. Гэхдээ бусад тэр хууль тогтоомжн дээр ямар зохицуулт байгаа вэ гэхээр зэрэг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн гэдэг ийм зохицуулт байгаа. Тэгээ эндээс л одоо та бидний салаа утгатай ойлголтууд яваад байгаа баха гэдэг зүйлийг бас анхаараарай гэдэг зүйлийг хэлье. За ингээд өнөөдрийн мэдээллийнхаа цагийг үгээр өндөрлөе. Мэдээллийн цагт нийт орсон хэрэглэгч та бүхэндээ талархаж байна. Яг одоогийн байдлаар бол 1700 хэрэглэгч нэвтэрсэн байна. Энэ хэрэглэгчийн цаана магадгүй нэг өрөөнд 5-аараа 10-аараа байгууллагаараа суугаад оролцож байгаа байх гэдэгт найдаж байна. Ингээд одоо бол архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг аймаг орон нутаг яам агентлагт эхэлчихсэн явж байгаа. Энэ үзэлгийн хүрээнд бас төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг одоо үзэх ажил төрийн албаны зөвлөлд ноогдсон байгаа. Тэгээ энэ ажлынхаа хүрээнд явж байхдаа боломжтой үед зарим зүйлийг бол бас зөвлөөд явах байхаа гэдэг зүйлийг та бүхэнд анхааруулж байна. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа.